За өнөөдөр элсэлтийн ерхий шалгалтын задгаа даалгавруудыг ажиллаж үзье. За энэ 2025 онд ирсэн даалгавруудыг харъя. За нэгдүгээр дасгал дээр 30 м-т өндөрт байгаа 0.2 кг мастай биеийг 20 м/сек анхны урттайгаар ихцдээ шидвэ. За чөлөөт уналтын уртгал 10 м/сек квадрат бодох нэ. За тэгэхээр бүгдээрээ бодлогоо дүрсэлж үзье. За биеийг ийм ямар нэгэн анхны өндөр дээрээс шидсэн гэж үзье. За бидний анхны өндөр маань энэ 30 м өндөр нь багт гэсэн. За яг энэ дээрээс биеийг дээш нь 20 м/сек хурдтайгаар анхны урттайгаар дээш шидсэн гэж үзье. За энэ бол ихцтэй шидсэн биеийн хөдөлгөөний бодлого байна. За тэгэхээр бидний олох зүйлүүд юу юм бэ гэхээр 1 секунд үед биеийн кинетик энерги ямар байх вэ гэдгийг олох нэ гэсэн. За тэгвэл кинетик энергийг бид яаж олдох юм бэ гэхээр кинетик энерги маань өсөө массыг хурдны квадратаар үржүүлээд 2-т очдог. Тэгвэл яг 1 секунд үед хурд хэд байх вэ гэдгийг бид нар бодож олно гэсэн. За хөдөлгөөн маань хэрвээ хүүхдүүд та нар хурдыг яаж олох вэ гэдгээ санахгүй байвал ерөөсө хурд гэдэг маань хурдны өөрчлөлтийг хугацаанд харьцуулсан харьцааг хэлж байгаа. За тэгэхээр бид нар хүндийн хүчний орны бодлогон дээр бол хүндийн хүчний хурдтгал маань G бөгөөд энэ ямагт ингээд доош чиглэсэн байдаг тийм ээ. За тэгвэл бүгдээрээ бидний одоо энэ тухайн нөхцөлд бол энэ хүү томьёогоо хувирах юм бол B0 дээр нэмэх нь G-тэйгээд хувирна гэсэн. За вектор тэгшдэг. За бүгдээрээ чиглэлээ тооцоод авч үзэх юм бол бидний хөдөлгөөн маань 1 секундэд дээшээгээ явсан чиглэлийг үзүүлж байгаа бөгөөд хүндийн хүчний эсрэг чиглэж. Тэгэхээр ерөөсөө бид нар чигээ хасах G-тэй гэж бодно гэсэн. За тэгвэл анхны хурд маань биднэрт 20 м/сек гэж өгсөн. За хүндийн хүчийг бүгдээрээ 10 м/сек квадрат гэж бодно. Хурдтгалыг. За тэгээ 1 секунд үед явах вэ гэдэг байна. За ингэ бодох юм бол хурд маань 1 секундын дараа 10 м/сек хурдтай явж байна гэж гарч ирнэ гэсэн. За тэгэхээр одоо олсон хурдныхаа утгыг кинетик энергийнхаа одоо энэ утгаа энэ хүү утгаа энд орлуулж байгаа. За тэгэхээр масс нь бол T-12 байгаа. За үүнийгээ бид нар 10-ын квадратад үржүүлээд 2-т очно гэсэн. За тэгвэл энэ хоёрын хоёртой дарчи бүгдээрээ ерөөсөө 100T-1-т үржинэ л гэсэн. Тэгэхээр бидний 1 секунд үедэх кинетик энерги маань 10 жоул энергитэй гэж гарч ирэх нэ. За нэгдүгээр дасгалыг бол ингэж хийх вэчээ. За бодлогоны маань 2-р нөхцөл би хамгийн дээд зэгт хүрэх хугацаа гэсэн юм. За тэгэхээр энэ хөө би маань явсаар хамгийн дээд зэгтээ ингээ хүрнэ гэсэн. Тэгвэл эндээс энд хүрэхэд ямар хугацаа зарцуулж байгаа юм бэ гэдгийг олох гэсэн. Энийг бид нар бол одоо хөөрөх хугацааг л олж байна гэсэн. За тэгвэл хөөрөх хугацааг яаж бодож олох вэ гэж. За хамгийн дээд зэгт хүрэхдээ хурд маань өөрөө. За ерөнхийдөө тэгштгэл бол B тэнцүү B0-оос хасдаг нь G-тэй гэж болно гэсэн. За хөөрөх хугацаа маань хамгийн дээд зэгтээ хүрэхээр яах юм бэ гэхээр энд хурд маань тэг болчих. За энэхүү тэгштэглээс бүгдээрээ за энэ бол хөөрөх хугацааг илэрхийлж гэсэн. G-тэйгээ урагшин гаргаад B0-тойгоо тэнцвүүлчих юм бол ийм хэлбэртэй болно. За эндээс бид нар ерөөсөө хамгийн дээд зэгтээ хүрэх хугацаа буюу хөөрөх хугацааг олно гэдэг маань анхны хурдыг G туугаад болчихно гэсэн. Тэгвэл бидний анхны хурд маань 20 м/сек байсан. Хүндийн хүчний хурдтгал маань 10 м/сек квадрат байсан. За ингээ устгах юм бол ерөөсөө 2 секундэд тухайн бие хамгийн дээд зэгтээ хүрэхнэ гэсэн. Тэгэхээр энэ C тоо маань 2 байх байсан байна.
А болон Б том нь 10 байх байжээ. За дараа нь 3 дугаар дасгал дээр би хамгийн дээд цэгт хүрэхэд газартай харьцангуй түүний потенциал энерги хэд болох вэ гэсэн. За хамгийн дээд цэгтээ хүрнэ гэдэг маань хөрс хамгийн дээд өндрийг бодож байна л да. За бид нар хөрх өндрийг бол за яг Y өндрийг олъё л гэж үзье л да. За тэгэх юм бол хөдөлгөөний тэгш маань Y тэнцээ Y0 нэмэх нь B0 T стэг нь GT квадратыг хуваадаг нь 2 гэдэг тэгшлэгээр илэрхийлнэ. За энэ T бол нөгөө бид нар хөрсөн хугацаагаар бодож яж гарч ирнэ гэсэн үг. За одоо ингээд биднэрт бүх өгөгдлүүд нь бол мэдэгдчихэ. Тэгэхээр орлуулга хийчихнэ л гэсэн. За Y0-ийн хэмжээ бол биднэрт анхны өндөрийг 30 м гэж өгсөн. За 30 м дээр нэмэх нь 20 м/сек. За энийг үржүүлдэг нь хөрсөн хугацаа маань бид нар сая 2 секундыг олцсон. За түүгээр үржүүлэх нь. За үүнээсээ хөндий хүчний хурдтал 10 м/сек квадрата үржүүлэх нь 2-ын квадрат маань 4 болчихно гэсэн. 4 секундын квадрат. За ингээд нэгжүүд нь дарагчих нь байна. За үүнийг 2 тооцно л гэсэн. За ингээд харах юм бол 30 дээрээ 40-ыг нэмэхээр 70 байх нь. За 70-аасаа бид нэр 10-ыг 2 тооцохоор 20-ыг 40-ыг 2 тоох нь. За 40-ыг 2 тоохоор 20 гараад ерөөсөө 70-аас хасдаг нь 20 буюу ерөөсөө энэ өндөр маань 20 м. Энэ хэсгийн өндөр маань нийтдээ 50 м ахна гэсэн. За бид нар газартай харьцангуй түүний потенциал энерги гэхээр энэ газраас авсан өндрийг авна гэсэн үг. Тэгэхээр энэ өндөр аашаар бодно гэсэн. За тэгэхээр бид нар потенциал энерги томьёо мэдж байгаа. Массыг үржигдэх нь хөндий хүчний хурдтал үржигдэх нь ааш өндрөөр үржиж байна. За ингээд орлуулаад бодох юм бол бидний масс маань өөрөө T-1.2 кг. Хөндий хүчний хурдтал маань 10 м/сек квадрат. За саяны олсон өндөр маань 50 м. За ингээд эдгээрийг бодоход хариу маань гарна гэсэн. За T-1.2-ыг 10-аар үржихээр 2 болно. За 2-ыг 50-аар үржихээр өсөд 100 Joule потенциал энерги гарах. Тэгэхээр бидний D тоныг E тотыг F то бас тэг байх гэжээ. Тэг байх. За дараа нь бийг шидснээс хойш 5 секундын дараах газартай харьцангуй түүний потенциал энерги хэд байх вэ гэдгийг илэрхийлэх. За тухайн бие энд байлаа гэж үзье. За эхлээд эхний 2 секундэд маань тухайн бие маань эхний 2 секундэд хөөрчихнө. Эхний 2 секундэд хөөрчихнө. Дараагийн 2 секундэд яг буцаад анхны байран дээр ирж байна. За ингээд 4 секундэд зарцуулагч. Тэгвэл яг энэ хүсгээс цааш 1 секунд өнгөрөхөд ямар өндөртэй энэ хэсэг ямар өндөрийг туулсан байж их вэ гэдгийг л олох гээд байна гэсэн. За тэгээ бид нар өндөрөө олчих юм бол цаашаа MGH гэх потенциал энергиээр газартай харьцангуй шидснээс хойш 5 секунд үйдэх потенциал энерги олчиж болно гэсэн. За тэгвэл ерөөсөө бүгдээрээ 3 секунд хугацаанд тухайн бие чөлөөтэй унах юм бол ямар замыг тулах вэ гэдгийг л бодоод олчихно гэсэн. Тэгвэл чөлөөт уналтыг яаж боддог вэ гэдгээ саная. За бид нар чөлөөт уналт гэдэг маань анхны хурдгүйгээр яг хамгийн дээд тухайн бие одоо ингээд хамгийн дээд зэг хэсэгтээ ирчээд тэгэл ерөөсөө шууд унахыг хэлж байна. За тэгэхээр ааш тэнцүү. За анхны хурд байхгүй юм чинь B0T нэмэх нь
GT квадратыг хувадаг нь 2 гэдэг тэгштэглээс ягаад G маань нэмэх болчихж байна гэхээр бидний хөндийн хүчний хурдгалын дагуу байгаа учраас бид нэмэхэр G-г авчиж байгаа. Тэгэхээр B0T гэдэг маань өөрөө анхны урд байхгүй учраас энэ хэсэг чинь шууд T болчихно. За тэгвэл H тэнцүү GT квадратыг хувадаг нь 2 гэдэг томьёогоор бодноо гэсэн. За бүгдээрээ тэгвэл орлуулъя. G маань 10 байгаа. За бүгдээрээ 3 секунд үед яг хаана байж явах вэ гэдгийг бодож олох гэж байна. За тэгэхээр одоо энэ T-гийнх нь орондынх нь 3-ыг орлуулна гэсэн. За 3-ын квадрат маань 9 болно. За түүнийг 2-т оочно гэсэн. За ингээд бидний өндөр маань 45 м өндөртэй байж байна гэсэн. Хамгийн дээд хэсгээс 45 м-ийн өндөр дээр явж байна гэсэн үг байна. За энийг бүр ингээд зургаар зөвлөх юм бол энэ хэсэгт байж хана тий 45 м. Нийт газрын гадаргуугаас бол тухайн зүйл маань 50 м өндөрт байгаа шүү дээ. Тэгэхээр доод хэсэгт бол яг нь 5 м өндөр л харгалзаж исэн баг. Газрын гадаргуутай харьцангуй 5 м өндөртэй байж исэн баг нэ. За тэгвэл одоо бүгд яг нь тэг 12-ыг үүрчих нь одоо эндээ орлуулж явах нь шүү дээ. 10 м/сек квадрат үүрчих нь. За одоо энд 5 орлуулна гэсэн үг. 5 орлуулна гэсэн үг. За ингээд гэх юм бол хариу маань яг нь шууд илэрхий харагдаж шүү дээ. 2-ыг 5-аар үржээд хэд бахав? 10 joule гэсэн энерги гарч ирэх. За бидний тэгвэл сүүлийн G томон 1 H томон тэг болж гарч ирэх нь байна. За нэгдүгээр бодлогыг ингэж бодох гэжээ. Төдөө физикийн хичээлийн танхимын болон ганцаардлын сургалт явагдаж байгаа. За тэгээд тухтай анги танхимд физикийн хичээлээ үзээд эсэлтийн ерхий шалгалтанд бэлдэх, эсвэл хоцрогдлоо нөхөх гэх мэтсэн хин дуртай хөхт маань суух бүрэн боломжтой байгаа шүү. За 2-ын 2 дугаар дасгал дээр термодинамикийн дасгал ирсэн байна. За 3-ыг үрждэг нь 10-ийн 5 зэрэг паскал даралттай 27 градус температуртай 16 г хүчил төрөгчийг изобараар 127 градус хүртэл халааваа. Ийм молийн масс нь 32 г байлгаа төгсөн. За бид эхлээ юу болох вэ гэхээр хийн анхны эзлэхүүнийг олно гэж. За литрээр илэрхийлсэн байх юм. За тэгвэл бүгдээрээ одоо өгөгдсөн зүйлүүдээ сайхан ялгаа бичиж. За даралт маань 3-ыг үрждэг нь 10-ийн 5 зэрэг паскал. За температурууд маань дандаа Цельсийн градусаар өгсөн байгаа. За эдгээрийг бол бүгдийг Кельвиний хувьд шилжүүлнэ гэсэн үг. За нэгдүгээр температурыг эхний температурыг бүгдээрээ Кельвинээр шилжүүлэх юм бол 27 дээр 273-ыг нэмж өгөх бөгөөд температурын хэмжээ 300 Кельвин гарч ирнэ. Хоёрдугаар температур маань 127 градус дээр 273-аа нэмж өгөөд 400 Кельвин гарч ирнэ. За ийм хэмжээтэй гарч ирнэ. За бид юу болох вэ гэхээр анхны эзлэхүүнийг олно гэсэн. За энд бүгдээрээ идеалын төлөвийн тэгштэглийг бичих нь байна. За төлөвийн тэгштгэл маань даралтыг үрждэг нь эзлэхүүн µRT гэдэг байна. За нэгдүгээр төлөвийн анхны эзлэхүүнийг олох гэж байгаа болохоор даралтаа аавна эхний төлөвийн температур аавна гэсэн. За эндээс бид бүгдээрээ V1-ийг олъё. За эндээс V1-ийг олох юм бол µRT1-ийг P1 тоонаа гэсэн үг. За одоо өгөгдөл дээр маань бидний молекулын хэмжээ үл тэд гэж бол өгөөгүй. Гэхдээ молекулын хүчил төрөгчийн маань массыг молекулын масст хуваасан нар бид нэр молекулын тоо хэмжээг олж болдог. Тэгэхээр хүчил төрөгчийн маань масс өөрөө 16 г байна. За молекулын масс нь бол 32 г мойл байгаа.
За 16 32 тоох юм бол тэг 1.5 моль болно гэсэн үг. Моль. За тэгэхээр бид нар энэ ньюгийн хооронд тэг 1.5-ыг орлуулж бодно гэсэн үг. За R хийн түгээмэл тогтоомол маань 831 жоулыг хуваадаг нь кельвинийг үрждэг нь моль гэсэн хэмжээтэй байдаг. За үүнийгээ бүгдээрээ 1-р төлөвийн температур буюу 300 кельвинээр үржинэ. За тэгээд даралтын хэмжээнд хуваач. За даралт маань 3-ыг үржих нь 15 зэрэгт паскал даралт. За эндээс ингээ харах юм бол моль нэгжүүдэд дарчих нь кельвин нэгжүүдэд дарчна гэсэн үг. За 3-ыг энэ 3-тай дарчиж болж байна. За тэгэхээр өрөөсөл 5-ыг 831-ээр үржээд зэргүүдийнх нь хооронд үйлдэл хийчихэд хариу маань гараад ирнэ л гэсэн үг. Тэгэхээр 5-ыг 831-ээр үржихээр 41 100-ны 55 гарах. За 15 зэрэг маань дээшээ очиод хасах 5 зэрэг болно. За энд 0.5-а бүгдээрээ 10-ыг хасах 1 зэрэг гэж бичих хэрэгтэй. 5-аар гээд тооцоо хийсэн учраас. За тэгээ 300-ийнхаа 3-ын дарцсан учраас 100 байгаа гэж үзээ. 100-га 10-ын 2 зэрэгээр биччихье. За тэгэхээр бүгдээрээ хариугаа харахаар хариу маань литрээр илэрхийлсэн байгаа. За тэгэхээр 1 литр хэдэн метр кубтэй тэнцдэг бэ гэдэг маань 1-ийг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэгт метр кубтэй тэнцэнэ гэсэн. За тэгэхээр үүнийг 1 зэргийг өгөх юм бол хошин шилжүүлэх юм бол 41. За энэний 15 маань 5 байгаа учраас бүгдээрээ 4.2 гэж тоймлоод тэгээд 10-ын хасах 3 зэрэг гэж бичиж байна. За энэ бол бидний метр кубээр илэрхийлэх зайруу. За энийг литр илэрхийлэх юм бол ерөөсөө 4.2 литр л гэж гарна гэсэн. Тэгэхээр А тоо маань 4, Б тоо маань 2 гэж бичигдэх болжээ. За хоёрдугаарт нь хийн гүйцэтгэх ажлыг олно гэсэн. За бид нар термодинамик дээр ажлыг олно гэдэг маань ажил бол ерөөсөө эзлэхүү өөрчлөгдсөн левел ажил хийнэ гэж үздэг. За тэгвэл ерөөсөө дельта V буюу дельта V маань ерөөсөө 2-р төлөвөөс 1-р төлөв хийгдсэн эзлэхүүнүүдийн зөрүүгээр бодно гэсэн. За тэгвэл бид нар 2-р төлөвийн эзлэхүүнийг бол мэдэхгүй байна. За процесс маань өөрөө изобар процесс гэж яригдж байгаа учраас изобарын тэгштгэлийг бичнэ. За изобар процесс дээр тэгштгэл маань яаж бичигдэх вэ гэхээр 1-р төлөвт байгаа эзлэхүүнийг 1-р төлөвт байгаа эзлэхүүнд температур туваасан хэмжээ нь 2-р төлөв дэх эзлэхүүнийг 2-р төлөв дэх температур туваасан хэмжээтэй тэнцүү байдаг. За эндээс бид нар 2-р төлөв дэх эзлэхүүнийг олно гэсэн. За тэгэхээр V2 эзлэхүүн маань одоо олох гэж байна. Тэгэхээр 1-р төлөвийн эзлэхүүн маань 4.2 литр байсан. За түүнийг 1-р төлөвийн температур маань 300 кельвин байгаа. За үүнийг 400 кельвинээр үржүүлж өгөх нэ гэсэн үг. За энэ томьёог авах нь. Үүнийг энэ томьёог гарч орлуулж бичсэн гэсэн. За кельвин нэгжүүд маань осчих нь байна. За энэ тэгүүдийг дарчи. Ерөөсөө 4.2-ыг бид нар 4-оор үржээд 3-т очихно гэсэн. 4.2-ыг 4-оор үржээд
3-т очно гэсэн. За ингэх юм бол хариу 5.6 литрээр эцэлхүү маань тэлэгдэж гарч ирэх юм тийм ээ. За одоо энийг яг нь ажлыг олохдоо орлуулаа бодчихно гэсэн. За даралт бол изобар процесс учраас тогтмол 3-ыг үржигдэх нь 10-5 зэрэг паскал байгаа. За үүнийг эзлэхүүний өөрчлөлтөөр үзчихнэ гэсэн. За эзлэхүү маань литрүүд байгаа. Үүнийг метр куб руу шилжүүлчихнэ. За 10-ын хасах 3 зэрэгүүд байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө 5.6-аас 4.2-ыг гаснаа гэсэн. За тэгээд joule-аар бүгдээрээ ажлынхаа хэмжээг гаргаж үзье. За 5.6-аас 4.2-ыг гасахаар 1.4 болно. Түүнийг 3-аар үржиж чинь гэсэн. Түүнийг 3-аар үржиж чинь. За ингэх юм бол ерөөсөө ажил маань 4.2 болно. За үүнийг бүгдээрээ 10-ын 2 зэрэг үлдэнэ гэсэн. 92 зэрэг. За хариугаа ингээ харах юм бол киложоулаар илэрхийлж бичих байна. Киложоулаар илэрхийлж бичих нь. За тэгээ бичих юм бол энэ ухаанда цаанаа бол 420 жоул байна гэсэн үг байна. За энийг киложоулаар илэрхийлж бичих юм бол 1000 тооцох бөгөөд тэг 10-ны 4 киложоул гэж гарах нь. За 3 дугаарт нь хийн дотоод энергийн өөрчлөлтийг олно гэсэн. За хийн дотоод энергийн өөрчлөлт маань 2-ны I new RT-гэр бүгдээрээ бодноо гэсэн. За new RT маань угс юутэй тэнцэж байгаа вэ гэхээр ерөөсөө P delta V-тэй тэнцэж байгаа. За тэгэхээр delta U маань за I чөлөөний зэрэгээ яаж авч байгаа юм гэхээр бид нар чи хүчил төрөгчийг авч байгаа учраас 2 атомд молекул учраас А-я 5-аар авна гэсэн. Чөлөөний зэргийг 5-аар авна гэсэн. Тэгэхээр 2-ны 5-ыг үржих нь за энэ хэрэг аваад бодно гэсэн. Тэгэхээр ерөөсөө 4.2-ыг үржих нь 10-2 зэрэгт жоулаараа бодчихно гэсэн. За ингэ бодох юм бол 5-ыг үрждэг нь 4.2 түүнийг хуваадаг нь 2 буюу 10 гарч байна. За 10-ыг 10-2 зэрэгээр үржихээр ерөөсөө 1000 жоул буюу 1 киложоул дулаан гарч ирэх гэсэн үг. 1 киложоул дулаан. Тэгэхээр E-тэй маань 1 баг. За хамгийн сүүлд нь гаднаас авсан дулааныг яаж болох юм бэ гэж. За энд. Термодинамик дээр изобар процесс үед гаднаас авсан за Q тэнцүү дельта U буюу дотоод энергийн өөрчлөлт маань 1 киложоул гарсан. Бидний хийгдсэн ажил маань өөрөө тэг 10.4 киложоул болсон. За ингээд дотоод гаднаас өгсөн дулаан маань ерөөсөө 1.4 киложоул буюу F тод 1 G тод 4 байх ажээ. За
Дараагийн бодлого маань 2-ын 3 дугаар хэсгийн бодлого байна. За дээрх бодлого маань Киркопийн хуулиар бодогдох цахилгаан илгээний бодлого байна. За тогтмол гүйдлийн илгээнд 2 ом дотоод эсэргүүцэлтэй, 3 ом 2 дугаар эсэргүүцэл дээр 3 ом эсэргүүцэл. За тэгээд илгээний гадаад эсэргүүцэл маань 5 омын хэмжээтэй байна. За тэгээд тижэл үүсгэгчүүдийн маань цахилгаан хөтлөгчүүд 7 вольт болон 4 вольт байна. За бодож үзцгээе. Тэгэхээр бүгдээрээ Киркопийн хууль дээр яадаг юм гэхээр эхлээд гүйдлүүдийн тухай хууль байдаг. За илгээний зангилаар орж байгаа гүйдэл болон зангилаанаас гарч байгаа гүйдлүүдийн хэмжээ тэнцүү байх хэрэгтэй. За зангилаа гэдэг маань одоо бидний харвал энд харагдчих байна. Энд зангилаа маань харагдчих байна. За тэгвэл зангилаа руу зангилаагаа ингэ зангилаад харъя. За тэгэхээр I нэг гүйдэл маань зангилаар орж байна. Зангилаас гарч байгаа нь I болон I2. За энэ хоёр гүйдлийн нийлбэр маань орж байгаа гүйдлийнхаа нийлбэртэй. Орж байгаа гүйдэлтэйгээ тэнцэж байгаа. За Киркопийн 1-р хууль ингэж бичигдэх нь. За Киркопийн 2-р хууль маань илгээний тижэл үүсгэгчүүдээр унж байгаа тижэл үүсгэгчүүдийн хүчлэлийн хэмжээ эсэргүүцэлүүд дээр унж байгаа хүчлүүдийн хэмжээтэй тэнцэх байна. За тэгэхээр бүгдээрээ нэг дөрвөн санах хэрэгтэй. Яадаг вэ гэхээр цахилгаан хөтлөгч хүчний нэмэх туйл, хасах туйл гэж. За гүйдлийг нэмэх туйлын бид одоо бүгдээрээ энийг цахилгаан илгээгээ хүрээ болон зангилаанаас тогтноо гэдэгт авч үзье. За тэгвэл энд бүгдээрээ хүрээндээ өөрсдийн гүйдлийн чиглэлийг сонгож авна. За ингээд сонгоод авч. За бидний сонгоо авсан чиглэл маань энэ улаанаар тэмдэглэсэн. Сонгосон чиглэл гэж. Сонгосон. Бидний сонгоо авсан хүрээний гүйдлийн чиглэл. За. Тэгэхээр яа тийм гэхээр гүйдэл маань нэмэхээс хасах руу чиглэдэг гэж үздэг. Тэгэхээр тижэл үүсгэгчдэр маань нэмэхээс хасах руу чиглэсэн байна. Бидний сонгоо авсан чиглэл маань мөн адил энэ хүрээний гүйдлийн чиглэлтэй маань давхцаж байна. За ингээд давхцаж байгаа тохиолдолд энэ эпсилон буюу эпсилоныг цахилгаан хөтлөгч хүчийг бүгдээрээ давхцаж байгаа бол нэмэх тэмдэгтэйгээр авна. Харин бидний хүрээний гүйдлийн чиглэл хэрвээ зөрж исэн эсрэг чиглэл бид хэрвээ цахилгаан хөтлөгч хүчийг авч бичсэн бол үнийг хасах тэмдэгтэйгээр бичиж байгаа. За бид яг энэ дээд хэсгээр нь бодно гэсэн үг. Эсэргүүцэл дээр яадаг вэ гэж. Тэгвэл эсэргүүцэл дээр жишээлбэл бүгдээрээ дээдл дээр R1 эсэргүүцлийг ярил л да. R1 эсэргүүцэл дээр гүйдэл маань I1 гэдэг гүйдэл явж байна. Гэтэл бид нэр өөртөө бас энэ хүрээний гүйдлийн чиглэлийн дагуу бид нар гүйдлийн хүчийг хүрээний гүйдлийн чиглэлийг сонгоо авсан тийм ээ энэ болоноор. За энэ маань эсэргүүцэл дээр ерөнхий гүйдлийн чиглэлтэй давхцаж явах юм бол үн дээр онж байгаа хүчлээ бид нар тооцохдоо давхцаж явах юм бол хасах тэмдэгтэй энийг үржигдэх нь R1 гэж бичнэ гэсэн үг. Хэрв за ямар нэгэн эсэргүүцэл байлаа. Түүгээр гүйж байгаа гүйдлийн чиглэл нь өгөгдсөн байлаа. Харин бид нар хүрээний гүйдлийн чиглэлээ энэ гүйдлийн чиглэлийн эсрэг аваад биччих юм бол энийг R эсэргүүцэл байлаа гэж үзэх юм бол бидний R эсэргүүцэл I гүйдэл байсан гэж үзэх юм бол I-ыг үржигдэх нь R маань нэмэх тэмдэгтэй. Зөрж байвал нэмэхээр
зурж ивэл нэмэх тэмдэгт. Харин давхцаж байх юм бол тэмдэгтэйгээр боддгоо гэсэн. Тэгштэглээ бичих нь. За одоо бүгдээрээ тэгштэглээ бичээд явъя. За R1 эсэргүүцэл дээр I1 гүйтэл R эсэргүүцэл дээр I гүйтэл гэсэн хоёр эсэргүүцэл нэг цахилгаан хөтлөгч хүчээс тогтсон хүрээ байх нэ. За үүндээ бүгдээрээ Киркофийн 2 дугаар хууль авчаа. За эпсилон 1 цахилгаан хөтлөгч хүчний хэмжээ энэ нэмэх шон нь байна. За бидний хүрээний гүйдлийн сонгоо авсан чиглэлдээ давхцаж байгаа учраас бүгдээрээ эпсилон 1 цахилгаан хөтлөгч хүчний хэмжээг нэмэх тэмдэгтээр авъя. За тэгээд энэ маань авъя. За энэ дээр дараагийн R1 эсэргүүцэл дээр унж байгаа хүчлийг тооцож бичиж. За бидний хүрээний гүйдлийн чиглэлдээ энэ маань давхцаж байсан учраас хасах тэмдэгтээ I1-ийг үйлчлдэг нь R1 болно гэсэн. За энэ маань цаашаа явах вэ гэж байна. За том R эсэргүүцэл дээр I гүйдлийн чиглэл муу адил давхцаж байгаа учраас хасах тэмдэгтээ I R болох нэ. За энэ маань тэгтээ тэнцэж байгаа. За дараа нь 2 дугаар хүрээний гүйдлийн чиглэлийг унж байгаа хүчлүүд дээр Киркофийн хуулийг бичээ. За эпсилон 2 цахилгаан хөтлөгч хүчний хэмжээ маань бидний хүрээний гүйдлийн чиглэлдээ давхцаж байгаа учраас нэмэх тэмдэгтэйгээр авлаа. Давхцаж байна. За энд бол нэмэх, энэ хасах учраас давхцаж байна. Харин R2 эсэргүүцэл дээр маань бидний хүрээний гүйдлийн чиглэлдээ муу адил давхцаж байгаа учраас бид нар хасах тэмдэгтээ I2-ыг өвчтдөг нь R2 гэж авах нь. За сүүлийн R эсэргүүцэл дээр маань харин бидний хүрээний гүйдлийн чиглэл маань зөрж байгаа учраас нэмэх тэмдэгтэйгээр I-ыг өвчтдөг нь R гэж бичиж өгөх нэ. За бид нар 3 үд мэдгчтэй 3 систем тэгштэглэх бодно гэсэн. За. Тэгэхээр одоо бүгдээрээ энийг харж байгаад I1-ийг бүгдээрээ I дээр нэмэх нь I2 гэж илэрхийлж бичснэ. Энэ хүү тэгштэглэлд орлуулъя. За. Тэгэх юм бол за эпсилон 1 маань 7 хасдаг нь I1-ийг бүгдээрээ I дээр нэмэх нь I2 гэж бичсэн. За үүнийг бүгдээрээ үржих нь R1 буюу тэр маань 2 баг. За үүнээс хасдаг нь I-ыг үрждэг нь R болох гэсэн. За I-ыг үрждэг нь за том R-ийн хэмжээ маань 5 I. За энэ тэгтээ тэнцэж байгаа. За доор бол зүгээр утгуудаа орлуулад оноогоо биччихье. За эпсилон 2 цахилгаан хөтлөгч хүчний хэмжээ бол 4. За түүнээс хасдаг нь R2-ийн хэмжээ маань 3 байгаа өгöd 3I2 гэж бичиж. За энэ дээр нэмэх нь R-ийн хэмжээ бол 5 өгöd 5I гэж бичиж. За энэ тэгтээ тэнцэх. За хоёроор хаалт задлаад бичих юм бол за дээд тэгштэглээ хувирах гэж байна. Тэгэх юм бол хасах 2I болох нь хасах 2I маань хойдлынхаа 5I-тэйгээ нийлэх юм бол за 2-ыг үрждэг нь хасдаг нь 2I 2 болох нь за хасах I 5I дээр хасдаг нь 2I гэх юм 7I болох нэ. 7I. Эмэгтгэж эхлээ. За ингээд тэг болж. За доор бол 4-өөс гасдаг нь 3I2 нэмдэг нь 5I байх гэсэн. За тэнцвэрлэг. За бүгдээрээ I2 удаа ижил болохын тулд дээдлэлт нь 3-оор үржээд өгчээ, доотлолт нь 2-оор үржээд өгчээ. За ингээд бичих юм бол 21-ээс хасдаг нь 6I2 хасдаг нь 21I тэнцвэрлэг. За доотлолын хэвтгэл маань 8-аас хасдаг нь 6I2 нэмдэг нь
10i болох нэ. За дээдлийн тэгштэглээсээ доотлын тэгштэглийг бүгдээрээ хасчихъя. За ингээ хасаачих юм бол дээр маань 21-ээс 8-ыг хасахаар 13 болох нь. За 6i 2-ууд маань дарагчих нь байна. 21-ээс 10-ыг хасахаар 31i болох нэ. За эндээс i маань ерөөсөө 13-ыг хувадаг нь 31 болно гэсэн. За 13-ыг 31 хуваах юм бол ойролцоогоор тэг 100-ны 42 ампер гүйтэл гарна гэсэн. За бид юу олж байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ эхлэхний салаа болгон бүх газраар явж байгаа энэ ерөөсөө i2 i1-үүдийг л олно гэсэн. За ийм гарчих. За үүнийгээ бид нэр одоо цааш яаж бодож тооцоонд ашиглах юм бэ гэхлээр ерөөсөө 0.42 амперга энэ i тавьж орлуулчихна л гэсэн. За тэгэх юм бол 4-өөс хасдаг нь 3i2 нэмдэг нь 5-ыг үрждэг нь 0.42. За энийг бод. За тэгвэл 5-ыг 0.42-оор үржээд 2.1 гарах юм байна. 2.1 дээрээ 4-ийг нэмчих юм бол 6.1 болох нь байна. За тэгээ хасдаг нь 3i2 тэнцүү тэг болно. Энийг үржүүлээд энэ дээр нэмсэн баг. За эндээс i2-ыг олох юм бол 6.1-гээ бүгдээрээ 3-т очих гэсэн. Хариу маань 200-ны 3 ампер гарах нэ. За бидний олох ёстой. За энэ i2-ийн хэмжээг бол одоо олчлоо. Энэ маань 2, e тоо бол тэг, f тоо бол 3 баг. За бид ерөөсөө i1 гэдэг маань копи 1-р хуулиар дээр үтсэн шүү дээ. i дээр нэмэх нь i2 болж таарсан. i дээр нэмэх нь i2. За бүгдээрээ i-ыг олчлоо. i2-ыг ч олчлоо. За тэгвэл i маань 0.42 ампер дээр 200-ны 3 амперыг нэмж өгөх байжээ. За ингээд нэмэх юм бол 200-ны 45 ампер гүйтэл гоохно. Тэгэхээр энэний хэмжээ маань 2, бета 4, сита 5 баг. 5 баг чи. За 20 секунд хугацаанд R resistor дээр ялгарх дулааныг олно гэсэн байна. За бид нар joule-ийн хэмжээ мэдчих хэвээр. За I квадратыг үрждэг нь R, үрждэг нь T гэж. За R resistor дээр гүйтэл маань бидний хувьд бол I гүйтэл байгаа. I. Тэгэхээр I-ийн квадратыг үрждэг нь R, үрждэг нь T гэдэг энүүгээр бодно гэсэн. За I-ийн квадратыг бүгдээрээ бол олцсон. За I квадрат маань 13-ыг хувадаг нь 31 байна. За энийг квадрат зэрэг төвшүүлээд за түүнийг R-аар хөвжүүлнэ одоо. R маань 5 гэж өгөх гэсэн тийм ээ. 5 үржих нь 20 секунд гэсэн. 20 үржих. За тэгэхээр бүгдээрээ 13-ийн квадратыг 100-аар үржих гэсэн. Тэгэхээр 13-ийн квадрат маань 169 болно. 169-өө 100-аар үржчих юм бол 16900 болно. За түүнийг 31-ийн квадратад хуваана гэсэн. За 31-ийн квадрат маань өөрөө 961 байна. Тэгэхээр 169,000 16,900-га 961-д хуваах нэ. Хуваах. За ингэх юм бол яг 1758
joule хэмжээ гарч байгаа бөгөөд энийг бүгдээрээ тоймлох юм байна. Гэх юм бол 2 оронтой тоогоор тоймлж байгаа. Тэгэхээр 5 маань 5-аар байгаа учраас ерөөсө 18 joule дулаан ялгарна л гэж үзье. За 18 гарах бичээ. За ингээд бидний 2-ын 3 дугаар хэсэг бодогдлоо. За 2-ын 4 дугаар хэсэг маань гармоник хэлбэлцэл долгионы тасгал иржээ. За гармоник хэлбэлцлийн график өгөгчээ. За гармоник хэлбэлцэл маань бид нар одоо тэнцвэрийн цэгээс хамгийн их хазайсан энэ өндөрийг бид нар тухайн гармоник хэлбэлцлийн далайц гэж хэлдэг. Амплитуд буюу том агаар тэмдэглэл. За энэний хэмжээ бид нар ингээд харчна гэсэн. Энэ маань 2 см. Далайц нь 2 см. За бид нар юу болох юм бэ гэхлээр хэлбэлцлийн давтамж хэдвэ гэсэн. За давтамжийг олохдоо бид нар бол үеийг хэдвэн бэ гэдэг. Үе гэдэг маань нэг бүтэн долгио явсан хугацааг илэрхийлж байгаа. Тэгэхээр эндээс эхэлсэн цэг маань ингэж яваад энд ирээд нэг бүтэн үе болж байна. За тэгвэл нэг бүтэн үе маань өөрөө 4 секунд эхэлдэг чинь. За тэгвэл үе гэдэг чинь ерөөсөө давтамжийн маань уруу хэмжигдэх юм болж таардаг. Тэгвэл нэгийг хуваадах нь үе бол давтамж болдог гэсэн. Тэгвэл нэгийг бид нар хийдэд авах 4 тухай гэсэн. Тэгэхээр бидний олох гээд байгаа энэ А тоо бол 4 гэсэн байна. За хэлбэлцлийн тэгшдэглээ бичих. Тэгэхээр хэлбэлцлийн үндсэн тэгшдэглэл маань синус хуулиар хэлбэлцэж байгаа тэгшдэглэл байна. Тэгэхээр бид нар далайцыг синус омега t нэмэх нь φ0 гэсэн хэлбэлцлийн үндсэн тэгшдэглэлээ санаж явах хэрэгтэй. За энэ бол анхны фаз. За омегаг бид нар бол хэлбэлцлийн тойрох давтамж гэж хэлдэг. За энийг тэр чигээр нь фаз гэж нэрлэдэг тийм ээ. За ингээд ажиглах юм бол нөгөө тэгшдэглээс А маань хэд байх вэ гэдэг нь энэ Б дээр хаалгаа. Тэгэхээр А маань бид нар бол ерөөсөө амплитуд маань 2 см буюу далайц нь Б дээр 2-ыг дуулах нь байж энэ хойтлын Т-ийн өмнөх гишүүн маань юу болдог вэ гэхээр омега болдог. Тэгвэл омега буюу тойрох давтамжийг бид нар 2π хувадаг нь үе үүдэг. За тэгвэл бид нар яах нь 2π хувадаг нь үе маань 4 секунд учраас 4 тооч. Тэгэхээр 2-ны π гэсэн тойрох давтамжтай байж. За тэгвэл C тоо маань бас муу адил 2 байх гэсэн байна. За дараа нь хэлбэлцлийн хурдны далайцыг олно гэсэн. За бид нар x-с Т-гэр нэг удаа уламжлал авна. Тэгвэл бид нар хурд гардаг. За хурдны тэгшдэглэл маань B тэгшдэглэл маань B тэнцүү энэ дотоод функцээс уламжлах юм бол омега нь урдаа ирнэ. За тэгээ синусийн уламжлал косинус болно. Тэгээ хойдолд омега Т болно гэсэн. За эндээс амплитудыг тойрох давтамжаар үржиж байгааг бид нар B 0 буюу хурдны далайц гэсэн. Үүнийг хурдны далайц гэдэг. За А маань өөрөө 2 см байгаа. Омега маань өөрөө 2-ны π байгаа. 2-ны π байгаа. Тэгэхээр ерөөсөө хоёроо хоорондоо дарагдчих нь. Тэгэхээр хариу маань ерөөсөө π см секунд гэсэн хариу гарах. Тэгэхээр π-ийн оронд ерөөсөө 1 байж ирсэн байна л гэсэн. За хурдтгалын далайцыг яаж олох вэ гэсэн дараа. Тэгэхээр хурдтгалын далайц гэдэг маань А0 бөгөөд за хурднаас дахиад нэг удаа уламжлахаар хурдтгал гарна. Хугацаагаар нь уламжлахаар хурдтгал гарна. За хурдтгал маань дотоод функцийн омега маань дахиад энэ дээрээ үржигдэхээр омега квадрат болоод косинусын уламжлал хасах синус омега Т болно гэсэн. За ингээд А маань өөрөө А буюу амплитуд далайц маань өөрөө 2 байгаа. За тэгээ омега квадрат гэж. Тэгэхээр 2-ын
2 пик квадрат зэрэг төвшүүлнэ гэсэн. Тэгэхээр 2-ыг үржигдэх нь пи квадратыг хуваадаг нь 4 бөгөөд 2 2-тойгоо дарагчих нь байна. Тэгэхээр 2-ны 1 пи квадрат сантиметр хуваадаг нь секунд квадрат гэсэн нэг жаах. Тэгэхээр ерөөсөө и тоо маань 1, f тоо маань 2 өгчээ. За сүүлд нь 2-ны 1 секунд хугацааны дараах хурдны утга хэд байх вэ гэсэн. 2-ны 1 секунд үед хурдны утга. За бүгдээрээ хурдны үндсэн тэгшгэлээ гаргаад авчихсан тийм ээ. Хурдны тэгшгэл нь өөрөө а үржигдэх нь омега, үржих нь косинус омега т гэсэн тэгшгэлээр илэрхийлэгдэнэ гэдгийг олдсон. За үүндээ л ерөөсөө эдгээр нөхцлүүдийгээ тусгаж агаад тооцоо хийж гаргах нэ. За урд бол амбилтуудын хэмжээ бол 2 см байгаа. Тойрох давтамж маань 2 π байгаа. За үржигдэх нь косинус омега т гэж. За омегагийн оронд бид нар бол 2 π-г мэдж байгаа үргэлжлүүлчих нь. За үүнийг 2-ны 1 секунд үед гэж байгаа учраас 2-ны 1-ээр үржиж. Тэгэхээр хойд хэсгийн харах юм бол косинус 4-ний π утгыг хэд вэ гэдэг явах нь. За косинус 4-ний π гэдэг маань косинус 45 градус бөгөөд үнийг бид нар бүгдээрээ 2-ны язгуурдаар 2 гэж тооцоонд авдаг. За тэгэх юм бол энэ π тоогоо бас 3-аар авах нь. За язгуурдаар 2-ыг бүгдээрээ яах нь 1.4-өөр ав гэсэн. За тэгвэл 1.4-ийг 2 дугахаар тэг 1.7 гарах нь байна. За энэ 2 энэ 2-тойгоо дарагчин. Тэгэхээр 3-ыг үржигдэх нь тэг 1.7 гэсэн. Тооцоон дээр гарч ирэх гэж. За 3-ыг 7-оор үржих юм бол 2-ны 1 см-ийг бодох нь секунд гэсэн хэмжээ гарах. Тэгэхээр g тоо маань 2, h тоо маань 1-ийг бодох гэжээ.